Мизу үзүүлж байна. Тэнгэр намайг ивэж их гүрнийг байгуул. Нэг захаас нь нөгөө зах нь хүрэхэд жинийн газар үлдээ би. Энэрх цаазлах хайр байж төр байдаг. Их хүссэн хүнээр төрийн жолог бүү хатах. Сайн байцгаана уу? Нэвтрүүлгийн маань зочин хойморт Баабар ах хүрэлцэн ирлээ. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Өдрийн ихэнх цагт ер нь ярьж өнгөрдгөө, нэг бол бичиж сууж чимээгүй хүн өнгөрдгөө. Ярэ би ер нь бол ярин шүү дээ. Монгол тулхтны 100 эрхэм. Таны хүүхэд ахуй цагаас буюу хүүхэд ахуй цагийн тань мөрөөдлөөс эхлүүл ямар вэ гэж бодож байна? Босгон том болохыг л мөрөдөл байсан. Тэгээ Канадын сургуульд явчих талхсан шүү. Вигиктөө. Тий. Тэс нэг 10 жилийн сургуульд ганцхан ирдэг. Тэгээд нэг хоёр өрөөл ирлээ. Тэгсэн гинтх нэг цэдэн балын зэрэг гэж тэр авчлаа гэдэг байхгүй. Тэгс нөгөө золгон тэр дэж явсан байхгүй тасаалаа хийсэн. Тий. Сони. Тийм байна тий. Улаанбаатарт нэг ирчихсэн. Ер нь аав би миний хүүхдэн тэр бол ийм айхтар том юм өөрчлөлт товсгалыг туулсан байхгүй гэж боддгийг. Манай аав Батэрдэн гэж хүн байсан. Тэрний эцэг Валжин гэж хүн байжээ. Тэрний эцэг одоо Ядам Сүрэн гэж хүн байж. Тэрний эцэг нь Авир гэж хүн байжээ. За тэгэхээр Авир Ядам Сүрэн Валжин нэм энэ бол цөмөрөө одоо уртлаасаа хитэн үйч юм тэрнтэй яг адилхан ингээд одоо хоноруулаад маллаад өссөн. Тэдний хооронд амьдралын ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр манай эцгийн амьдрал нөгөө түрүүний ирсэн Валжин юм Авирхийн энэ хэрэгс бүр эрсэл гатаа байхгүй тийм үү? Энэ багш ноётнуудын төлөө нүүр сусын хүргэж өгчээгээл. Тэгээд тэрэгч болсон бай. Тэгээ нөгөө Орос багш нар их байсан. Тэгээ нөгөөдүүд чинь өхөөрддөг. Тэгээд тэдэртэй харилцаагаад Оросд сурчихгүй. Тэгээд тэндээс ямар дунд сургууль сурсан байхгүй шууд их сургуульд ороод. Тэгээд тэндээс яваад эрдэмтэн болоод доктор болоод эмчилүүд ингээ явцсан тийм хүн л дээ. А гэтэл дараагаар нь үе болсон миний би ч одоо ингээл нөгөө ардын сургуулийн алтан босхыг алхаад ингээл системтэй боловсрол эзэмшил ингээд явчихсан. Тэгэхээр хаптын амьдрал бол дахиад шал өөрчлөж байгаа юм л дээ. Гэтэл миний хүүхэд гэдэг чинь бол дахиад юу одоо чи одоо компьютерийн ирэн төрсөн. Би юу хэлэх гээд нөхөр бид нар чинь 100 жилийнхаа тэмдэглээд байна шүү дээ. Тэгээ энэ 100 бол Монгол үндэстний хувьд бол агуу их хөсгөлийн үе болсон байхгүй. Зүгээр л үе хооронд л ерөөсөө эрсдэс өөр амьдралаар ингээд явчихсан. Эргэнцсэн, соёлжсан одоо ухаан дэлхийн стандарт гэж яриад байна шүү дээ. Бид нар чинь тийм л хүссэн улсууд шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн 100 жил бол одоо хамгийн бахархалтай, хамгийн одоо уртастай явсан юм агуу 100 юм аа манай үндэстний хувьд гэж. Гаруул үүсэл гэж ярих юм бол та одоо аль нутагт хамаарагддаг, хараалагддаг хүн юм бэ? Гэхдээ сони одоо манай бол цохны цагаан харьхан. Яг түнээр ярил. Ээж өөрөнгө нарийн төлөх. Хоёулаа сургуулаа төгсчөөд хоёр том шкавар дүүрэн номтой айлтсан шүү дээ. Арангаад хуваарлагдаад тэгээ би төрсөн. Анх би сургуульд ороход хөвсгөлийн 8 жилийн сургуульд орсон. Би чинь 1-р ангид орохдоо бүх хүүхдүүд жагсахад хамгийн дагаж жагсдаг байсан. Тэгсэн 8-р ангид ороод ирсэн чинь 4 нөхөрд ороод ирлээ шүү дээ. Тэгс нөгөөдөл чинь 9-р ангиас эргэж гүйцээд 10-д орсон дахиад хамгийн дорд орсон. Дараа нь анх одоо ажилд орсон газар хинтийн үнэлгэрээд би өссөн одоо юу газар бол одоо Улаанбаатар манай гэж 1-2 настай байхлаараас орж ирсэн юм уу. Дахиад эргээд. Тэгэхээр одоо аль нь гэж хэлэхэд хэцүү. Энэ шинэ үеийнхэн чинь өөрөө нэг тийм нутаг хусуугаараа биш ингээд айгүй том холилтон боллоо шүү дээ. Тэрний
Дүр зураг юм да. Сургуульд анх яаж орчихсон? Гэхдээ зөвхөн хүрээд явахгүй юу. Тэгэл одоо юу? Хүмүүс ч бас нэг байдаг юм аа бас. Аймгийн төвдөр бас мөртлөө хөдөөний хөлтөд мартаг ороод ирдэг байхгүй. Та морьтой орж исэн үү? Гүг би бол бас Аймгийн төвийн аймгийн даргын хөлтүүд. Бурхан минь аа за. Юу гэж морьтой хэвж яах вэ? Зүгээр ангийн хөлтөд зүгээр пижигнээр морьтой ороод ирдэг. Тэгээд өдөр тарангуут морийг гууж ундаг бах ундаг гэж л. Аймгийн сонгуул болсон одоо юмнуудаас сонгох гэж байна. Энэ бол ардчсан хүчнүүд Монголд гарч ирж одоо үрдүн юм аа. Герман хэл мэдэх үү? Мерлихт. Англиар бол more light гэдэг юм л да. Гэрэл нэм гэдэг юм монголоор. Оо ямар сайн. Гэрэл нэм их гоё үг шүү дээ. Тэгэхээр таны эзэмшсэн мэргэжил бол биохимч гэдгийг мэддэг хүмүүс нь мэддэг байх, мэддэг хүмүүс нь мэддэггүй байх. Тэгэхээр та энэ мэргэжлийг хүсэл сонирхолтойдоо сонгуу, альсгүй бол та тэр мэргэжлийг Польшд эзэмшсэн гэдэг. Тэгэхээр Польш одоо явмаар санагдаад ер нь та нарын үеийнхнээс асуухаар тэгдэг шнэ. Шалгалтаа өгвөл тэнцэл ийм сургуульд яв гэсэн тэгэхээр нь л явцсан гэдэг зүйл болов уу та сонгуу? Ер нь тэр үедээ тийм байсан. Гэтэ би өөрийнхөө тэр мэргэжлд дургу хүсэлтэй би тэр дээр бас л гайгүй амжилт болсон юм. Олон улсын оюуны өвчин автоматар дээр авч ирсэн шиг бүтээл юм гол сарлын сарлаг судалсан байд юм бэлээ. Тэр шинжилгээний ажил юм уу? Сарлаг биш юу юм бэ? Сарлаг нойр улчирхаа гэж байна шүү дээ. Тэгээ нойр улчирхаанаас чинь ингээд дотор тас гол хоол улсруулдаг хемотерапийн тэгээд ийм ферментүүд үүдэг байхгүй юу. Тэгэхээр тэрийг ингээд ялгаж авлаа шүү дээ. Тэгэхээр бусад амтнуудынхаа бол энэ тэнд судлагдсан байдаг байхгүй юу. Сарлаг нь болохоор Монгол төвд хоёр төлөв шүү дээ. Өөр газар байхгүй. Тэгэхээр нэг өөр газар байхгүй амтны одоо тэр одоо бодисын гэж хэлээ л да фермент тийм. Тэрний физик химийн шинжилгээ ингээд судалж ингээд анх тэр байдлаар бол анхдагч юм тэр хийж ирсэн. Тэгээд тэр юугаар бол би мэргэжилтүүд их дуртай байсан. Эрдэм шинжилгээний ахлагчтай байлаа. 80 донцод цалин байлан өндөртөө. Би дандаа дээл өсч нүсээр болчиход. Оо за. Тий. Одоо тэр 90 оны ихний зураг мурган дээр зөндөө үйдээд гэж зөвхөн дээл өсч байгаа. Тэгэхээр нөгөө намын дарга марган тэр улс чинь цагна сэхэтэн хүн байж одоо ингэж явлаа мавлаа гэдэг. Тэдний уурыг хөрөх нь бүр гоё. Ингээд хэрвээ тэр чигээр нөгөө тэгсэн бол тэгсэн гэдгээр явсан бол одоо ямар хэмжээнд чүрх вэсэ. Лавал 1988 онд эрдэмшлэгийн ахлах ажилт ингээд болж байсан ч тэр үед нь цалингаар хэмжихээр мэддэгдэн шүү дээ. Хэдэн төгрөгийн цалин? Цалин 1200-аас минийх эрдэмшлэгийн ахлах ажилтнаа 1300 байсан шүү дээ. Бараг л дээдлэлтэн толцсон л байсан байхгүй юу. Тэгээд одоо цаашаа ингээд энэ чигээрэл хэрвээ 90 оны үйл явдлууд бол энэ чигээрэл одоо эцсийн мөрөөдөл одоо яах гэдэг юм активжуулаад дуусах юм уу тэрхүү л бодож ирсэн баг та. Хаан шалдан байна гэж хүнжил дотроо өөр зураа шивнэхээс ч айдаг байлаа бид. Нүцгэн ноён гэдэг илтгэлийн талаар та жоохон тайлбарлаж өгөх шалдан хаа юм баг. За. Андерсны зөвхөн шүү дээ. Тэгээд тэр яагаад тантай холбогдтыг? Тэрийг оруулаад тэр үдгэр яасан байхгүй үгэлсэн. Нэгэн хаан тусад гадаадаас хоёр хөвөрчин ирээд хаанд нь өөрсдийгөө үйлчин хэмээн танилцуулж хачин гоё хувцас ижихөр амлаж гинэ. Гоё хувцас ижигнэх тухайнтай хүн дарагдсан тэнийг хүн дарагддаг гээд. Тэгээ нэг хоёр чинь хувцас иж байгаа юм болоод ингээд ягаад тэгээд хүн болгон хараад тэнийг харагдчих гэж одоо ямар гоё хувцас гэдэг байхгүй хаан ч гэсэн өөрөө тийм бах гэж бодоод би тэнийг бодоод надад харагдахгүй нэгэд. Тэгээ нэг хувцас өмсөөр гудамжаар яваад тэгэхээр хүн болгон л одоо тэнийг бол харагдахгүй тул ямар гоё хувцас гэж агсараад байдаг. Нэг хүүхэд орилдог байхгүй хаан шалтан байна гэдэг. Гэтэл гинт нэгэн жаалх уу хаан шалдан байна гэж байлгаараа ашиглах нь тий. Гэхдээ бол арчлал холбоо гарч ирснээр анх удаага хаан шалдан байна гэж одоо хэлж чадлаа. Тэгж л бичсэн. Монгол тулхтны 100 эрхэм. Өөрөө бол их одоо орос сарказм гэдэг нэг гашуу өгөөтэй юм бүхнээ ярьдаг л да. Тэрний цаана миний ойлгож байгаагаар бол жинхэнэ одоо их орном боддог, сандаг
тэр санаагаа зарим тэнийхэн хүн дургүй хөрмөөр илэрхийлж чаддаг юм билчээ. Монгол үг олдохгүй гэсэн chest гэдгийг чинь яагаар монгол хэлэнд орчуулж болтгүй гэдэг. Энэ аялгүй сайхан монгол хэл бүхэл үг тэр байтугай үг орчуулагддаг. Яагаад энэ ч орчуулдаг? Монгол хүн chest байхгүй л байхгүй. Гүү элгүй дээ. Энэ монголчуудын соён гэгэрүүлэхэд хийж байгаа энэ их жингийн ажил, энэ болгон ном гэгээр л энэ бүхэн бүгдээ ойлгож л байдаг байгаа да гэж хаяа би боддгийн. Энэ баабрын бүтнээр нь ойлгодог л байгаа даа гэж бодож явдаг юм шүү дээ. Сайн нэг улсын хэмжээгээр том судалгаа хийжээ. Хамгийн одоо тийм гаж үзүүлэлт над дээр л байна лээ. Тий. Эренчингой хэлсэн юм уу? Үгүй хэрэнцгоогоос гэсэн энэ совстыг юу гэдэг гэсэн совстлахгүй монголоор юу гэдэг гэсэн монгол хүнд байдгүй юм чи яах юм. Энэ очрыг юу гэх гэсэн юм дээ. Очрлохгүй монголоор тавьж болдгоо юм гэсэн. Хаанаас гарсан мэдэгдэжээ. Яагаад гаж үзүүлэлт гэхээр ерөнхийдөө одоохон баярыг дэмждэг гэдэг юм, query дэмждэг гэдэг юм ингээд нийгэм бүтсээр хатдаг жигд байгаа байхгүй зү. Тэгэхэд яг мэдэгтэр очихтойгоо зэрэг нийт дэмжигчдийн бараг 70% надаас салгачдаг. Эргүүлээд 50-аас дээшнээс нь ерөөсөө дэмжлэг байхгүй. Жишээ нь. Би шавстын олдсон юм аа. За. Чудаг гэвэл зүгээр юм шиг байна. Илүү одоо боловсролтой, илүү залуу улсуудад илүү таалагддаг юм болов уу? Одоо овоодоо энэ чи ягаад хөө ирж яваа үеийнхэн тийм ээ. Тэгэхээр бол ямар нэг хэмжээгээр хүрч байгаа юм болов уу гэж боддгийг. Тэгээд жоохон бажгаад гүйдэг өгөө хэлээд гэрэл нэм гэж айгүй гоё шүлээ гэдэг. Монгол тулхтны 100 эрхэм. Шүтлэггүй хүн гэж байдгүй, шүтлэггүй хүн гэж шүтэх юм олоогүй хүнийг хэлдэг гэж нэг үг уншиж байсан юм байна. Тэгэхээр та юу шүтдэг вэ? Юг шүтдэг вэ? Би одоо шүтгч байхад зүгээр шинжлэх ухаанд илүү итгэдэг. Итгэдэг зүгээр хитрхи тал байдаг гэж магадгүй зөвхөн энэ шинжлэх ухааны ийм нотлохоо байхгүй, юу байхгүй, энэ одоо ийм асуудал шийдэгдэггүй гэдэг талаас нь юм танддаг болохоос биш тэнд нэг хүн өстө ганцхан гараа явуулаад тэгэл араак байхгүй яат. Би бол тэрэнд итгэдэггүй яа. Энэ бол бололцоогүй зүйл л гэж боддог. Иймэрхүү байдлаар. За шашингүй үзлэгэр ер нь шашин шүтдэггүй ч энэ оюун санааны энэ байдал төлөвшөлж гэдэг юм уу? Энэ зүйл хэдийгээс тогтсон юм бэ? Юунаас улбаатай юм бэ? Гэхдээ ерөөс бид нар шашны эсрэг тийм нийгэм төрж бодсон шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн одоохон ихтгэл үнэмшил юу тухайн шашинтайлал энэ гэдэг юм өөрөөсөө байхын тулд нэг баг наснаас бий болсон хүмүүжил соёл одоохон ойлголт ихтгэл үнэмшил ийм юм байна уу гэхээс биш гинтхэн 42 настай одоо лам болоод л ингээл энэ бол хүн үнэмшиг аргагүй зүйл байхгүй ч өөрөө. Тэгэхээр энэ суур хүмүүжил суур юм байгаагүй шал өөр орчинд өсчөхөд гів гинтхэн ямар нэгэн шашинтан болох ч юм бол надад бол ихтгэл үнэмшилгүй санагддаг. Би шашин шүтгүү гэж одоо их өөрийгөө сайхаж байгаа юм биш. Энд чинь бас хүн ямар нэгэн ихтгэл үнэмшилтэй байхгүй бол чи бас надгууснаас ялгагдах нэг шин чинь асуу дээ хүний чи юуны. Тэгэхээр энэ чинь бол өөрөө манай шашин гэдэг нь бол өөрөө хууль бол бүх нийгэмд юмыг тогтоож өгдөг юм биш. Уламжлал зааншил ялангуяа шашин шүтлэг бол маш их олон одоо хань дэг журам юунуудыг бий болгож өгдөг байхгүй. Тэрнээс хол тийм зэрлэг хөдөлгөөн маягаар өссөн бидний үеийнхэн чинь. Тэгэхээр бидний үеийнхэн чинь өөрс нь алдагдсан үеийнхэн болж байгаа байхгүй. Шин шүтлэг байхгүй. Тэгээд жоохон бажгаад гүйдэг өгөө хэлээд гэрэл нэм гэж. Таны эргэн тойронд байгаа таны үеийнхэн бол заварга ихэнх нь шүтж байгаа. За үнэхээр ингэ ном уншуулаа. За үнэхээр юм болоо гэсэн шүү. Тэр их та яаж хүлээж авт юм? Юу гэж бодох вэ ер нь сонсоод? Хурс үсэг гэдэг чинь бас арай өөр юм аа. Тэгэхээр хүн би бол Homo sapiens гэдэг чинь Homo sapiens одоо энэ зүйл бид 100 мянган жил өнгөрчээ. За энэний нэг 94-5 мянган жилд нь бол хүнийг одоо оюун санаа хөтөлдөг юм мохорс үсэг байсан. Одоо бөө мөө энэ төр биш үү те. Тэгэд иргэншил гэдэг маань нэг 5-6 мянган жилийн өмнө бий болоод тэгээд одоо тэр грекийн философч байдаг юм уу, Будда байдаг юм уу, Иесус Христос тэгээд сүүлдэн дээр Мохаммед тэгээд Заратустран тэгээд том ийм одоо шашныг бий болголоо шүү дээ. Бүхэл бүтэн том соёл хүмүүжил иргэншил байхгүй. Тэгэхээр сүүлийн одоо нэг 5-6 мянган жил бол оюун санааг хөтлөж авч явдаг юм маань
нөгөө 100 мянган жилээс шүү дээ. Шашин болжээ. Шинжлэх ухаан гэдэг нэг юм байна. Одоо Коперникус гэж шинжлэх ухаан бий болсон гэж ярьдаг юм л тэр. Тэгээд сүүлчийн 500 жил бол хүний оюун санааг гол хөтөлж явдаг юм шинжлэх ухаан болжээ тийм. Тэгэхээр нөгөө 100 мянган жилийн түүхтэй харьцуулахад бол маш богино хугацаанд нь энэ болгон чинь дэвшил юм шүү дээ. Шинжлэх ухаан юу хоёрыг хооронд мөргөлдүүлээд хэрэг байхгүй л да шашин хоёрыг тийм ээ. Энд чинь нэг нь бол оюун санаа талын нөгөө тал нь нөгөө бит талын даваа явж шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хоёр бол биентэй их сүргээгээд байх чинь биш зүгээр. Бидний үед хүмүүс үзүүлснээр бол нэг хоёр том дайсан байгаад л тэгэл манай шинжлэх ухааныхан тэдний шашных нэг арай гэдэг ялах гэж нэг тэр ийм хачивэр байдаг байсан. Энэ бол нэг юмныг хоёр талшгүй тийм. Тэгэхээр бол бидний үеийнхэн чинь өрөөс нь талгүй өссөн байхгүй да. Одоо дараа үеийнхэн маань бол одоо тийм бүтэнгээрээ тийм гэж яах бол хэднэд чинь надад нас өгшрөөд гэдэг юм уу яадаг юм гэдэггүй энэ буддийн сургаал бол их одоо хонтон хэлээд байгаа нэг философист утга тэр энэ төр нэг таалагддаг юу яадаг вэ тийм залуучууд их одоо цуглуулад тэгээд тэр талыг их олон ном гаргасан даа бид нар голдуу тэр агнистийн гэдэг олон тайлбарлал үүдэг. Бодмөрийн зэрэг мөрийг одоо тэр хин Дармапад тэрийг одоо манай цэнт дотор орчуулсан шүү дээ. Дармапад гэж одоо урд нь монголоор 8 янз орчуулга өгд юм билээ. Цэнт дахиад дараа нэг гэж яжхад орчуулга яасан. Тэгээ энэ номнуудыгаа бол ямар хэлнээс нөгөө олон хэлнүүдийг тулгаж яж асуусан. Бодмөрийг бол чинь бид 5 хэлнээс тулгаж асуусан. Янз янз хэлтэй яж байгаа. Одоо хон бодмөрийн зэрэг чинь 1639 онд Алтан гэрэл овшилдог хурцуулсан байлээ л дээ. Гэтэл 400 жилийн өмнө хэлч одоо шал өрөвчж. Тэр үед чинь одоохон онолгээ ярихаараа практик гэж ойлгодог байсан юм байна. Одоо бид нар онол гэхээр онол гэж өөр юм ойлгоод байна шүү дээ. Бод гэж чинь гэгээр гэсэн үг байхгүй юу? Анх утга нь. Одоо ямар гэхээр нэг мангардуу нөхөр хэлдэг үстэй. Хөөхний нэг бодгийн зайлуулт. Шал өөрчлөлт болсон. Тэг үгнүүд чинь хэлч өөрөө өөрчлөгдсөн шүү дээ. Бид нар зүгээр орчин үеийн одоо хүмүүсийн хэлдэг юм ойлголтоор тэрийг буулгасан. Бусад юмнуудыг ч гэсэн тайлбарладаг бол тэгж хийгээд байгаа. Шинтүүд аваач гэдэг юм уу хинч үү том асангаа тэр том улсууд байна шүү дээ. Тэр улсууд юм ингэж яхаар. Тэрний сургаал над юугаар тавилжчихдаг бүхэл одоо чиний сэтгэл санаагаар нь улс орн сүрлээ мөрлөгээл тархитлагаашаагаар арх угаад байгаа бүх шалтгаан чи өөрөө юм аа гэж хэлээд байгаа юм л. Тэгээд жоохон байж байгаа гэртэг өгөө хэлээд гэрэл нэм гэж. хүн дээгүр гიშгэлсэн он жилүүдийн зуурын төдий босоо үзэгдэл хувилгаан бүр газар хөхтөнгөрийн зугаа төдий хоосон чанар оногдсон заяаных хангааг омогдаагүр олоордж татсан зуурхан төдий татаад арилах зургийн алаг солонгойлаави. Ер нь хэлсүгний төлөө залруулгагүй нэгдэг бол их гонхтой юм байна л да. Өөрөө нэг тохиолдлоор миний оролцоотойгоор энэ 40 насны улсууд бол одоо хөл дарандаа гэж хэлсэн тохиолдол байна уу? Гэхдээ арайч бас тэгж хэлээгүй юм аа. Ер нь зүгээр сурвалжлагч асуухтаа энэ манай нийгэм чи өөрөө нэг юм одоо нэг нормал тийм ээ одоо цэгцэндээ ороод хэвийн болцсон хизээ юм болох вэ гэжтэй. Тэгээ би хэлсэн бид шилжилтийн хувь дээр явж байна. Тэгэхээр альва нийгмийг, гэр орныг, компанийг 40-с дээш насны улсууд залж явдаг угаасаа. Түүнээс үссэн яасан сурхи хүүхдүүхэд л одоо 21 настай хүүхдээр л одоо ингээл одоо нутгийн агсаал болгохгүй шүү дээ компани захирлтар болохгүй. Тэгэхээр ингээд бидний одоо үечүүд өөрснөө өөр нийгэмд өсөж боожж хүмүүжиж сурсан ийм улсуудаа. Тэгэхээр энэ шинэ нийгмээ бол тухайн зүгээр хараад ойлгох юм хэд мэдэж ойлгож чадахгүй юм болцсон. Тэжээс сурсан. Гэтэл нийгмийн гэр бүлийн компаниг одоохон айл өрхөг толгойд аваад явах гэж байгаа улсууд дөнгөж одоо 20-тэй байна. Тэгэхээр бид нар 20 жил үдэх болчиход байна тийм. Ингэхтэйг зэрэг бол энэ бас хугацаа хэрэгтэй байна гэдэг утгаар би одоо намайг оролцуулаад энэ 40-с насны улсууд өгөхд тустай дараа ч юм уу тийм ээ. Тэтгэврт гараад одоо нийгмийн одоо юунаас гарч байгаа дараа энэ үед л одоо нийгэм чи өөрөө их зөв зэгцэндээ орох байхаа гэж хэлсэн. Түүнээс биш хүнээс насыг асуугаад хутаглаад юм буудаад хүн гэсэн үг биш л дээ чинь өөрөө жам ёсны юм юу гэж хэлж байна л дээ.
Баабар одоо насны хувьд ч сэтгэлгээний хувьд ч жин үдийн нарны голулсан өндөрлөгт хүрээд байна. Баабарын жигдэрсэн эрчим хүчийг үндэснийрх ашиг сайн сайхны үйлс зориулан салгиулж асгалгүй сааж авах цаг. Бүү удаашраваас саалалтмой лодонгийн төдөв. Түүх болоод шашин ингээл бусад төрөл зүйлүүд дээр бас нэг тэдний цагаан атархал хөдөлмөр дургуун нөрмөр их юм бичлээ л дээ. Гэхдээ энэ дотроос өршөөгжүүлсэн нь бол яруу найргийн төрөл. Би бол яруу найргийн хувьд өөрч нь бол Баабарын элдэнд өртөөгүй өршөөгцсөн хүн гэж би өөрийгөө боддог. Энэ тэр тухайгаа ярихгүй бүтээлүүдийн тухай. Хүмүүсүүд өөрөөсөө илүү юм хийсэн хүнд яасан дургу болсон. Илүү ч хийсэн юм уу дутууч хийсэн юм уу аянта хөлгөөсөө би бас нэг магадгүй бас нэг талын сонирхолтой. Тийм хүн гэхдээ тухайн юм руу орж хийж байгаа бол хамгийн сайн юм гэж боддгийг. Тэгж чадахгүй юм руу бол ер нь ороод хэрэггүй л дээ. Ер нь 90 он хүртэл би олон уран зохиолын юм хийсэн. Жүжиг орчуулах, жүжиг бичих, кино. Тэрэн дотроос тэр хэний буцааг найруулсан байгаа хөх Морожик гэж хүний дэлхийд одоо абсурд жүжиг том төлөөлөгч л дээ. Тэрний жүжигийг би нэг буцааг гавьяа татлагаас буцааг ч одоо манай үеэлдүү юм шүү дээ. Тий хамаатан. Тий одоо үеэлд ах 2 хүүхэд байхгүй. Тэгээд тэрэн лөгөөд ашиг жүжиг болгоод тавьж ирсэн. Сүүлд нь би санаандгүй бас нэг тэр байж байгаа тэр бооцоо гэдэг жүжиг бас нэг хүнд байж ихэнх нь олоод тэрийг би өөрөө бичсэн. Таны жүжиг гадаад хэл дээр орчуулагдаад зогсохгүй гадаадд тоглогдсон гэдэг ямар жүжигчин бооцоо гэдэг жүжигээс юм. Герман төгссөн л бас нэг самбар дээр чилж зааж байгаа багшаас арай өөр юм шиг тийм ээ. Нөгөөх нь бол нэг бас нэг бодит юм ойлгуулах гэдэг юм. Энэ нь бол өөрөө тэр юуны өстө нэг 6 дахь метр хүүгээ хөгжүүлэх тийм ээ. Тэрийг хийдэг авиас нь байдгүй юм а гэхэд тийм ээ. Ойлгодог авиас гэж бас нэг тустай юм шүү дээ тийм ээ. Ойлгоод тэрийг мэдрээд одоо хөндлөж тийм. Тэгээд тийм юу энэ багшаа гэж тийм. Тэр хажуугаар нь тэр чармааж байгаа чинь тэр дэлхийн шилдэг номуудын цувралаар нь бүтнээр нь нацарч хүртээх гэж чармаалаа. Британик хийлээ Монголын. Том хөдөлмөр л дөө тэгээ зориглол бид нар хийсэн. Хин том гэж хэлж байгаа юм. Тийм Британик гоо эдгээр хэлэхгүй байж тээ. Гэхдээ яг тэ заавал үнэ нэг хийж байгаа юм биш шүү дээ. Үнэлгээ нэг хийж байгаа юм биш. Энэ бол зүгээр. Энэ юундаа болдгийн чинь би Монголын түүх үтсэн. Тийм. Нүүдэл судалчид 10 хэд орчуулах гэж байна шүү дээ жишээ. нүүдэл судал тийм. Сая Оросоос одоо 50 гектар гарах гэж байна. Энэ номны тухай шүүмж гарсан. Шүүмж гэдэг чинь бол яг арж байж байгаа юм шүү дээ. Муул нэгсэн үг шүү дээ. Тэг шүүмж Оросод гарсан, Хятадд гарсан, Америкт гарсан, Унгарт гарсан. Монголоос нэг ч шүүмж гарахгүй. Зүгээр л үгүй ятаад байна үхээс. Одоо манай түүхэн өрөөлөг гэхэн одоо монголчууд төдөө орон төрөд болдсон шүү дээ. Өөрөхгүй. Хөөе дэс нүгэл болох байна. Төвөө юу өстой ордуулахгүй тэр нөхрийг ордуул баалгарваа гэдэг болтой. Тэгээ би тэнд нэг ясгарчсан ахаас одоо би ороотхыг гэдэг үгээд хэлсэн. Би л онгор. Онгорч амьдрна гэдэг хүн ер нь онгорч амьдрах ёстой юм уу? Бахархаж амьдрах чинь гоё шүү дээ. Одоо тийм шүү би илүү гарцсан болоо тэгж байгаа үсэл гэж боддог. Очиж мөчөрхөөж яах одоо тоогооч яадаг. Тэгээ тоогооч яадаг. Нас үеийн төрсэн мөртлөө хүүхдүүдтэй зодолгүй гэдэггүй үстэй. Би тийм харахгүй шүү дээ. Тэгээ жин уруудаж барилдах хэрэг байдаг ч юм уу ч юм. Жингээ хаслах хэрэгтэй л бол. Жингээ хассан шүү дээ. Би хүмүүсээс асууя гэж боддог байхгүй. Даруу зан гэж таны даруу байдал гэж таны ойлголтоор яг юу юм бэ? Манайхан сүүлийн үед даруу байдал гэдгийг их чимээгүй байх их ч юм уу та бас их холж хэрэглээд идэг хандлага байд юм уу гэж зөвөр би хувьдаа бодож байна. Даруу гэдэг чинь би л даруу биш шүү. Та яа юу гэж бодоод өөрийгөө даруу биш гэдэг. Мэдхгүй тэр даруу байдлыг чимээгүй өлбөгөөд явах чинь мангар гэдэг юм уу даруу гэдэг юм уу гэж.
нийтлэг юм байгаа юм төсөс түүх бол өөр энэ. Одоо эмч гэж бол шүдний эмч, нүдний эмч тийм ээ одоо доторын эмч эмэгтэйчүүд эмч ялах явчихсан шүү дээ. Тэгээ түүхчнүүд бол зүгээр архивчуудад хүнийг түүхч гэхгүй шүү дээ. Тэгс архивчлал байхгүй юу? Хагдлын түүхий чинь өөрийн ингээд задлаад, юуруу оруулаад, ангилаад, логик болгоод юм дүгнэлт хийгээд бичигч бол дахиад түүхч мэрэгжлийнхээ нэг өөр нэг салбар шүү дээ. Түүнээс би архив зоож л байсан л да би. Харвагасад Монгол хүчийг сурсан зүгээр юу яагаад уншаад байгаад явж л ятдаг. Тэг заавал архив сурсан үнийг л архивч гэдэг юм уу? Дипломыг авахаар гэдэг юм уу тийм ээ. Хүн өрөвдөн шүү дээ. Чиний яриад байгаа тэр дарууг чи зайлуул тэгээд чимээгүй юм. Даруу юм чааваас энэ гэж ярьж шүү дээ. Ер нь эдийн засгийн тухай бичсэн номчин ч гэсэн эдийн засагчид энэ төр нэг таатай байгаагүй бах. Гэлээхтэй хүлэн зөвшөөрөхөөс аргагүй юм бас байсан бах. Түүхийн тухай номууд ч гэсэн түүхчдийг нэлээн одоо тэгж шалгаруулдаг ийм бүтээлүүд хийсэн шүү дээ өөрөө. Тэгвэл юм л да би хиний Америкийн том эдийн засгийн Нобелийн Фридманы номыг орчуулж гаргасан л да. Тэгээд манайд бас овоо эдийн засгч гэгдэл явдаг гавьяа гэнтэр баха нэг гудамжин таарлцахад чатан түүх гэдэг нь үнэхээр сайн мэдэх юм аа гэдэг. Гэхдээ би яарч явж байгаа нь тэр бол тустай асуудал. Чи түүхэнд үнэхээр мундаг юм аа. Нөхөр минь амьдрал эдийн засгийн юм орчуулж болдог. Ингээс аваа үтэж болохгүй шүү. Тэгээд өөрөө ч бас тэдний мэдээ дургу хүргэсэн ч үгүй магадгүй л дээ. Эдийн засагчлаад хорлогдсон эдийн засаг гэдэргээл бичиж байсан тийм ээ. Яг тэгэхээр манай социалист эдийн засаг бол эдийн засаг ямар ч үнэр байхгүй. Зөв эдийн засаг гэдэг бол хамгийн түрүүн одоо үр ашигын төлөө явдаг зүйл. Гэтэл чи өрн таран хийхээр одоо сурчсан юм болсоо. Тэгээ одоо ингэрээр дүүрэн багтахгүй гэдэг баахан одонтой гайхуулсан юмнууд. Өөхөнд өрөвдүүлжтэй тэгж стамид очиа тий. Нэг даруухан болж харагдах гал тэгэл. Сайхан юм уу? Тантай ярьсан чи бүр сайхан. Стен хороогийн ч бол бартан тулах хэрэгтэй шүү дээ. Өөрөө нэг сонирхолтой яг үнэн юм байдаг шүү үүндээ. Байгалийн шинжилгээний улсууд бол юуны нийгмийн салбарт бол ороод тэгээд энэ амжилт гаргасан маш олон тохиолдол бай. А гэв гинтгийн түүхэн төгслөл маргааш л биохимч болно гэж бол ерөөсөө тэр бүтэхгүй зүйл. Яг тэгвэл энэ чи өөрөө системтэй бүр олон жилийн туршлага одоо сургалт юу шаардлагатай зүйлсүүд. Тэгэхээр ийм хөрвөлт нь өөрөө ийм бас өөр зүйлсүүд. Тэгээ муу сайн тухай яриаггүй шүү зүгээр. Ер нь өөрөө ийшээгээ хөрвдөг л ийж шүү дээ тий. Дэлхийн эдийн засгийг бол эх зуунд бол Марксын зун эхлэнэ гэж их ярих боллоо. Тэгэхээр саяын хямралаас болсон л яриа л да. Маркс бол өөрөө одоо капиталист нийгэмдэх дотоод харилцааг бол маш сайн судалсан мундаг том эрдэмтэн шүү дээ. Эргүүлээд одоо эндээсээ дүгнэлт гаргаад ирээдүйд яах вэ явал зүгээр гэдэг нэг юм одоо онол шүү дээ. Тэр бол одоо хүндрэлтсэн 100 жил туршаад нүднийхээ авалгааг утгаагаад хэдэн зуун сая хүнээ алуулаад энэ болдгүй юм байна гэдэг нь батлагдсан зүйл тийм. Капитализмын өөрийнх нь судалгаа бол Маркс их мундаг шүү дээ. Энэ бол би капитал уншижсэн чинь 7 дугаар 23 дугаар 2 дугаар тэр юу нэ гэдэг шүү дээ. Яавал одоо хонлог мүлжлэг байхгүй болгоод ийм тэгс нийгэм байгуулах уу гэдэг нь. Бусад судалгаа нь бол энэ чинь агуу хүн байхгүй юу. Маркс их мундаг яруу нэгч юм л шүү дээ. Сүүлийн үед ч ахтай энэ ер нь хүний төрөлхийн зам бах л та хэрэгт дурламтгай. Тэг хүмүүсийн энэ байдал дээр хүмүүсийг одоо сонь сэтгүүлээр ч юм уу янз бүрээр бичиж гүтгдэг те. Тэгэхээр та одоо чинь өөрийнхөө талаар бичигдсэн зүйл дээр ер нь хариу өгдөг нэг бол текстийг хайчдаг. Гэхдээ текстийг л хайчдаг юм даа. Ялангуяа 90-ад онд орчин зүйл айхтар гүтгдэг байсан. Тэгээд одоо бол лавнат руу тэгж яадаг байхгүй шүү дээ. Ер нь та энд ингэж яадаг шүү гэдэг. болдог уу? Тэгвэл болдог. Энд бас нэг юу шүү дээ. Нийгмийн өөрийнх нь тусах ёстой өвчин юм да. Хаалттай байжсэн нэг ингэж нээлтлээ. Эхлээл одоо хон сон дээр гасан бол нэг цөмөрөө үнэмшдэг байсан. Сүлдээ хүн чи боддог болж шүү дээ. Сайн ч бас лавал удлаа бахтай тэгээд тэр хэмжээгээр сэтгүүл зүгчиж бас тэгээд хөгжөөл ингээд явж байгаа бид ч одоо яг л
нийгмээр одоо хань шинэ нийгэмтэй хөлд ороод явж байгаа тусаад шүү дээ тийм ээ. Үд чинь нуунаа бүхэл юмнууд нь байхад ёстой юмнууд л. Ирэх 2012 он бол улс төрийн амьдралд их том үйл явдалтай жил. Ягаад гэвэл сонгуультай. Ирэх жилийн сонгуульд оролцох уу? Оролцохгүй тэгж өөрийнх амьдралыг өнөөгөөж явах. Зүгээр амьдарч болж байгаа чинь заавал толгой эзэмтэр нэг л ингэж сэтгэлээ муухай шүү дээ. Гоё. Муу юм хийгээгүй жижиг хүн айхгүй шүү тийм ээ. Яг үнэ. Хулгайч амьдрал бол хэцүү шүү дээ. Хэзээ баригдчих бол гээл ёстой. Дараахан загнаад явахгүй бол болдгоо. Надад зах зээл бол ээлтэй хандж байгаа шүү дээ. Би өөрөө судалгаар хөдөлмөрлөж байна. Улс орондоо иргэнийхээ үүргийн үйлдэлээр татвараа өгч байна. Тийм ээ. Тэгээд одоо хүн хэрэгцээтэй бүх юмуд би өөрийнхөө хөдөлмөрийн яваарал болж байна. Амьдрал сэтгэл хангалуун байна. Нийгэмд бол бас гайгүй нэр хүнд байж байна. Өөр юу хүсэх гээд байгаа, яах гээд байгаа юм те. Шулан болох гээд байгаа юм ч одоо. Адал бэртгчэнд өшрөхгүй байж чадахгүй. Анд нөхөртөө баярлахгүй байж чадахгүй. Тэнгэргүй аргаан баран сажилж чадахгүй. Үгүй. Тэнцэлгүй ая тал засан амьдарч чадахгүй. Үгүй. Миний ууж байгаа хундаг жижиг гэхдээ чи минийх байхгүй тий. Юм бичиж яхад баримт айгүйх чухал. Хэрвээ тэр баримт байхгүй бол ёстой мохоо хүний нэр төр таассан, гүтгэсэн, яасан тийм болно шүү дээ. Хүний характер явдч гэсэн ялангуяа олон нийтэд харьцаж байгаа юм дээр бол хүний гүтгэх бол хамгийн муухай санагдав. Энэ шиг заваан юутай юм байхгүй. Хэрвээ тийм санаанд дугаатаагаар гүтгэсэн гэдэг юм бол заавал уучлах байх ёстой гэж боддог. Эсвэл одоо зохих одоо хуулинд заасан сэтгэлийн юм усул хүлээх ёстой. Надад хамгийн адгийн юм тэр л багсаа санагддаг. Таны зохиол бүтээлүүдийг уншиж байхад ашигласан ном, судалгаа, материал бол маш ихээр ашигласан байдаг. Тэгэхээр юуг асуух гэж байгаа юм бэ гэхээр таны унших чадварын тухай асуух гэж байна л да. Орчин үеийн хүмүүс бол зузаан ном барайл унших одоо тийм боломж нь багуулсан. Мэдээлэл авах арга нь өөр болчихсон. Тэгэхээр та номыг маш ихээр уншдаг. Таны ном унших одоо тэр арга барил гэдэг номыг та юу яаж уншдаг юм? Номыг би баг ичдэг дөө. Зэрэг нэг 10 хэдэн ном зэрэг л уншдаг тараагаа тавьчихсан. Нэг нь орондоо, нэг нь жордонтоо, нэг нь хаанаач үдгийг, нэг нь ажил дээр ингээд зэрэг уншаад яард явчихдаг. Бичгийн хувьд ч гэсэн бол ингээд зэрэг гэдэг эхлүүлээд ингээд дундраал тэгээд түрүүнх нь гараад гэдэг юмс яг бол бичгийн машин биш шүү дээ. Зөв бичсэн юм орчуулсан нийт юмны чи хэмжээг бол одоо мэдэхгүй нэг дөрөөхөд 50 бот энэ төр болсон байлгүй. Эрдэмтэй хүн, мэдлэгтэй хүн хоёрын хооронд алт дэлгэм ялгаа бий гэж мэдлэгтэй хүн бол мэдлэгийг их хуримтлуулсан тэндээс уншсан юм хэлдэг. Эрдэмтэй хүн бол нөө мэдж байгаа юмаа биеэрээ оршоож одоо эрдмийг өөртөө хураасан үнийг хэлнэ гэд. Тэгэхээр та энэ тал дээр ямар бодолтой байдгүй? Энэ төр ер нь бол шинжлэх ухаанч гэсэн өөрөө нэг ялгаад гэж хүмүүсийг яаж байгаа юм. Юу гэхээр ухаан, мэдлэг, мэдээлэл гэж гурван ангилаад байгаа юм л та. Тэгэхээр ухаан бол илүү төрхөөс бий болно. Мэдлэг гэдэг бол одоо явж байгаа одоо боловсруулалтын төрөөс болно. Тэрний хамгийн дээдлэлт нь бол юу гэдэг мэдээлэл гэдэг чинь одоо үргэлжлэл мэдээлэл авч байгаас алхам тутамдаа. За тэгээд лайлын жагуун завгаач гэсэн зөндөө мэдээлэлтэй ороод ирэхэд зүгээр зөндөө юм ярьж өгдөг мэдээллүүд байхгүй. Энэ мэдээллүүд чинь өөрөө тэр олсон боловсруулалтын тэр мэдлэг гэж юм дээрээ сууж өгчөөж үр дүнтэй болно шүү дээ тийм үү. Тэр мэдлэгийг олж авахын тулд тэрний доотлолт нэг байгалаас өгсөн ухаан гэдэг нэг юм байна шүү дээ. Тэгэхээр Томас Элиот гэж нэг том яруу найрагч их дуртай л та. Тэрний нэг юу гэдгийг мэдээлэл дарагдсан мэдлэг мань хайчваа. Мэдлэг дарагдсан ухаан мань хайчваа гэж. Их гоё ангилж хэлж байгаа байхгүй. Өнөөгийн нийгмийг судалж одоо бичиж өөрийнхөө дуу хоолойг хүргэж байдаг хүний хувьд энэ орчин үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа тэр дундаа гэр бүлийн харилцаан дээр эрэгтэйчүүд нь нэлээд юм гологдох гээд хандлага
гарч ирж байгаа шүү дээ. Эрэгтэйчүүд боловсралтай эрчүүдийн тухай асуудал бас сүүлийн үед нийгмийн шинжтэй асуудал болоод байна уу гэж харагддаг. Тэгэхээр яагаад эрэгтэйчүүд энэ хөвгүүд боловсролын тал дээр юм сул байгаад байна. Энэ бол нийгмийн бас нэлээд бодолцох хэвээр баг ийм асуудал болж байгаа юм шүү гэж боддیں۔ Дуу ийм бол зүгээр нэг тийм уламжлал интерес нарах хэвээр болоо. Би бас л сонирхоод бас статистиктэй харьцуулж үзсэн л дээ. Тэгэхээр дохон ингээд дээд сургуулиудын оюутнуудын статистик аваад үзэхээр за дохон Африкийн орнууд ч гэдэг юм Латин Америкт болохоор нийт оюутны 10% нэмэхтэй 90% нэмэх эрхтэй байгаа юм. А энэ Европ, Хойд Америкийн нөхцөл орнууд нь феминизм гэдэг эмэгтэйчүүдийн тэгш ирэхэд тэгсээр 50 болцсон байгаа. Гэтэл одоо нэлээд өндөр хөгжилтэй орн гэдэг Япон гэхэд чинь 70% нэрхтэй 30% эмэгтэй болчиход байгаа юм л да. Тэр нь уламжлал надгалагдаад байгаа байхгүй. Монгол эрхтэйгээ зэрэг дэлхийд хаач байдгүй үзүүлэлт 70-75% нэмэхтэй. Өө юусоо 20-25% эрхтэй байж идэг. Тэгээд сая энэ тооллого статистик сони юм байлаа. Жишээ нь 25-35 насны эмэгтэйчүүд өнөөдөр Монголд 50% дэд мэргэжилтэй байхгүй. 50% энэ бол дэлхийд ямар ч статистик үзээд байшгүй үзүүлэлт байхгүй. Замаар өнөөдөр багшлын одоо 70 дахь нэмчлэрийн даалт гэдэг юм уу тийм ээ. Ингээл явна. Юусе бүр нийгэмд эмэгтэйчүүд эзэлж байгаа үүрэг ороод хамаагүй том. Тэгээс. Тэгээ би боддгийн зүгээр ер нь бол энэ нүүдэлчд нэгд. Хоёрдугаар дайн чарт юм. Тэгэхээр нөгөө нийгмийн зохион байгуулалт нь эхнээс ахуулаад эрэгтэйчүүд нь байлтгаж зориулагдсан. Морь унаал мод тахаал тэгэл байхгүй тэгэл урагш байгаа хашаага үхэл юм болж ирдэг. А тэгэхээр нөгөө эмэгтэй гэртээ үлдлээ. Тэгэхээр нөгөө бүх эдийн засгийн эрх мэдэл эмэгтэйчтэй байдаг байхгүй. Одоо та мэдэн дээ хөдөөний усууд ингээд нэг морь удалтаж авах гэдэг одоо хэдэн өхөр солих юм бол авгаагаас заавал асуус үлээ. Яг тэгэхээр өөрөө мэдэхгүй. Тэр одоо авгаатай долгонд байгаа юм биш. Аль үнэ нь илүү сүтээ, аль хоног нь илүү сайн ноостой, аль нь илүү их хэлгийг авгаан мэдэх болохоос манай нөхөр ч өөрөө мэддэггүй байхгүй юу. Тэгэхээр алийг одоо өгүүл зүгээр үг гэж яаж байгаа. Энд байдлаар эмэгтэйчүүд нөгөө үе уламжлаад дандаа юутай болцсон. Эдийн засгийн илүү их мэдэлтэй. Энийг бол лалын байдаг юм уу, одоо хон христийн одоо хятадын хүнзийн ийм өөр соёлтой харьцуулаад үзэхэд эмэгтэйчүүдийн үүрэг оройл нь бол айгүй өндөр. Ийм уламжлалтай юм байна. Тэгээд нөгөө социализмын үед нөгөө пролетариан бий болоод тэгээд одоо нэг арай илүү цалин авдаг юм уу яадаг. Тэгээд агсан согтууд авдаг авгаагаа заддаг яг тэр үеэс эхэлсэн. Тэр хуучны хуулиудыг үздэг. Эмэгтэй хүнийг одоо хон доромжлох тийм ээ цоотох юу яхах гэж бол явж өтер хуулиуд айгүй хөдөө шүү дээ. Их хатуу шүү дээ. Хатуу гэдэг байхгүй юу. Тэгээд нэг тийм юм болсон. Тэгээд эрэгтэйчүүдийн яхан доминант байж байгаа 90 оноос эхлээд дахиад эмэгтэйчүүдийн юу бий болж эхэлсэн юм уу? Анхны зүгээр ганцхан явлаа шүү дээ. Оо нэг баахан нөхдөд ганцхан яваад тэнтэгээд хамаг мөнгө төгрөгөө хайдаг юм уу, гайлтаар юм уу, хураалдаг юм уу, тэгээ бүргэл гэрээс үрүүлчихэд орж ирдэг. Тэгээд хоёрдугаарыг нэг 91-92 оноос хүүхнүүд явж эхэлсэн. Тийм. Гүүр хамгийн хураалгасан гэртээ нэг толтой ирдэг байхгүй. Тэгээ бүр тийм үү гарцсан байсан та. ертөнцийн 3 сайхан гэдэг юм ээ. 90-ээс эхнэр ирэх нэг сайхан гэдэг. Манай нөхөр гэртээ хүүхдээр асууж байгаа байхгүй. Мурдок гэж утсан хүний нэг социалны нэг номон дээр үзчихсэн. Газар тариалан хөгжсөн газруудад айлд эрэгтэй хүүхдийг илүү үздэг гинэ. Яг л голдууд ирчих гэдэг булчин шөрмөс эрэгтэй газар хахлах эрэгтэй шүү дээ. А нүүдэлчин газрууд бол эрэгтэй эмэгтэй хүүхдүүд яг адилхан ханддаг. Яг л нүүдлийн малчгүй чи нэг талаас бол булчин шөрмөс шаарддаг хялбар ажил байхгүй. Тэгэхээр хонь хариулаад ирэхэд эрэгтэй байна уу эмэгтэй байна уу ялгаа байхгүй. Ийм ханддаг. Тийм учраас нүүдлийн уламжлалтай газрууд эрэгтэй эмэгтэй хүүхдүүд тэгш авч үздэг гэж. Энэ утга учраасаа болоод тэгээд түрүүнийх юмтай ингээ холихтойгоо зэрэг нийгэмдх эмэгтэйчүүдийн үүрэг оройл ингээ том болоод за мөн эрэгтэй хүүхдийг ч одоо энэ 90 юм одоо яах вэ гэдэг энд нэг юм ханиулаад энэ ах юм одоо хот руу яваа сургуульд явуулчих. Их өндөр хандлага байдаг. Энэ хандлагаас болоод одоо эрэгтэй эмэгтэйгийн тоо манайх тэнцүү. А гэтэл улсын хэмжээгээр саяын толгоос ч үүдээ 68 мянган өргөдөл болсон эмэгтэйчүүд аймаар юм болж байгаа. Гэтэл тэр хэмжээний агаагүй залуучууд бас тэр хэмжээгээр байгаа шүү дээ. Тоо нь алдагдсан шүү. Тэр нь тэгээд яг бас л нөгөөтлөх нь борлоо. Авгаа алдахгүй. Тоодог хүн байхгүй. Сумын нөгөө нэг хагас сохтуу юм бол тэгээд өдөртөө ганц цугацдаг билет тоглоод тэгээд ингээ явдаг. Тэгээд нөгөө дөрөвдүгээр анги хүртлээр сурсан хэдэн тоонууд нь өсгөнүүд нь бүгд мартагдсан.
Тэгээд ингээл энэ хэн тэгээд элбэг ордог 2 3 ус нөгөө исчээ атуг нүдэг байхгүй. Ингээд энэ чинь гэхдээ нөгөө энэ ялгаанаас ч болоод эмхтэй нэрхтэйгээ тоохоо болж гэлж шээ. Энэ нэг юм одоо бас ажил хийх чадвар байхгүй, дээр нь бас архиу загсгал санаатайгүй энийг тижиж яхаар нохоо тижсэн дээр байгаа гэсэн ийм бодол бий болоод тийм. Ингээд тэрийг ганцаараа байсан хамаагүй дээр нэг ийм юу гарч ирээд байна. Дараагийн нэг өөр шалтгаан бол бидгөө сонирхолтой яриад шүү дээ. Энэ хэний Франсис Фукуяма гэж Америкийн нэг том социологийн том одоо сүүлийн үед хамгийн их модон дор байгаа том юу л та. Бид нар одоо нэг ном насчлал гаргах гэж байна. Тэр энэ дэлхий дээр юусоо гэр бүл яаж өөрчлөгдөж байгааг тодорхой бичсэн байл. 50-аад оны Америк ажилтнаа зэрэг 2 хүүхэдтэй авгаа нэртэй суудаг нөхөр нь мөнгө олдог ингээд байдаг байж. Тэгээ одоо энэ чинь ингээд бүр ингээд дэлхий чинь өөрөө өөрчлөгдөж социалны бүх байдлууд нь техник хэрэгсэл дэвшлүүлсээс өөрчлөгдөж одоо бол одоо ганц үе эрхтэй гэр бүл 2 эрхтэйгээс юм уу 2 эмэгтэйгээс үрдсэн гэр бүл тийм ээ. Тэгээд одоо хүүхнүүд нь хамаагүй илүү ажил хийдэг, биеэ даатсан, салхан амархан болсон. Ингээд Америк дээр хашиг судалгаа хийгээд Америкийн үндсэн гэр бүлийн одоо энэ бүтэц тийм ээ. Эрх үүрэг тийм ээ. Энэ бол 50 жилийн дотор үндсээр өөрчлөгчлөө гэж хэлсэн. Тэрийг дагсан бас бид чинь дэлхийн автгаа болцсон бүхэл соёл иргэншлийн нөлөөнд байж байгаа улсууд шүү дээ. Тэрийг дагсан бас нэг үзэгдэл болоод агсан. Тэгээ энэ дээр бол тийм дорвтой судалгаа хэрэгтэй юм л. Яг тэгжээ тоомоогоор нь гаргаад би бол ямар нэгэн гарцсан тоом баримтуудаас даваад тийм дүгнэлтүүд хандлагуудыг хараад байгаа юм л. Гэхдээ хүн тэгэл ямар ч үгсэн хоолоо албагдаад идэхийг л өөрөө мэддэг шүү дээ. Харанхуй гэрэл унтарсан ч бас нэг амаа олно доо. Тэр шиг бол тэгээд ингээд энэ бол тэгээд энэ юм үзэгдэл болж байгаа. Тэгээд тэр нь бол хүн төрлөختөн сөнөх одоо тийм дохоо юм аа энэ гэдэг юм амир мэрэж яах вэ те. Сүүлийн үед бол омгшж байна гэдэг уг нь тэр чинь яг энэ харах хэлээр бол омгшна гэдэг чинь их уурлах гэсэн үг юм шүү дээ. Өвөр Монголоос юм ороод ирсэн омгсч байна гэдэг. Одоо тэр нь бахархаж байна гэсэн тийм үг л болчихж л дээ. Тэгээд яг тэр үгийн хүч гэдэг чинь их чухлаа гэж ягаад нөгөө явган яриа л да. Хүмүүс шатна гэсээр аал Монгол орн шатлаа гэдэг шиг омгсч гин гэд нэрээ үгийнхаа үндсийг буруу эргэлээд одоо энэ ууртай юм хүмүүс олон болцсон юм уу? Ууртай л хүн их байх юм шүү дээ манад. Гэхдээ уур уцаартай хүн их байх юм. Тэр чинь өөрөө бас хотчлын бас нэг сүйдэр шүү дээ. Өөрөө ерөөсөө хотчоод ирэхтэй гэсэн нэг харьцах усууч их олон болоод хөдөө ганцаар амьдарч байгаа айлч одоо хиндэж уурлах юм билээ. Ганц хүн онох гээд ирэхээр нуурлаад агсаж бас та гажиг чи одоо ч гэрээсээ гараад автобусан зугаад тэгэл шахсалтаад чи өөрөө хотчлын өөрийнх нь юу шүү дээ. Төөсөс одоо сүүлийн үед Монгол хүн муутаад энэ гэдэг нэг юм гачиг зүгөөрөөж ясна муудаад гэдэг юм чаах усгүй. Хотчил ч өөрөө бас юм дагуулна шүү дээ. Тэгэхээр одоо хотчил дагуулна гэ ингэж сууж явах хэвээр мó нэг сэрхүүгээ ажлууд сэрж энэний эсрэг ямар нэг юм хийх хэвээр юм уу? Эсвэл зүгээр л энэ ирэх хэвээр байгалийн үзэгдэлгээл хүн төрөлхтөө ингээ өөрчлөгдөөл явах хэвээр юм уу? Мэдхгүй тэгээ одоо чи чам цонхон онгойлгохоор бол ахаар орж ирнэ. Цонхон онгойлгомор байдаг. Дагаа шумуул орж ирнэ. Тэгэхээр чиний сонголт шүү дээ. Шумуулгүй бөхчөмдөө сууж явах юм уу? Эсвэл шумуултай агаартай байх юм уу? Чиний сонголт шүү дээ. Тийм юм да нэрээ. Амьдралын сайн сайхан таашаал гэснээс 92 нэг болж нэг гэрт амьдрах бас тийм амаргүй. Тэгэхээр таны бодлоор эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг ингэж хамтд нь оршин тогтнох гол одоо үндсэн зүйл гэдэг юм уу та одоо тийм юм юу вэ юм? Үндсэн зүйлийг бурхан хийсэн бах уу? За тийм байна. Тэрний дараа хүн чинь бол одоо хамгийн түрүүн адгууцалгаа байхгүй хүн чинь явахгүй 3 шаардлага байдаг шүү дээ. Тийм ээ. Нэгдүгээрт бол хоол хэрэгтэй. Хоёрдугаарт нөгөө хөлдөөд өгчихгүй малуусаад өгчихгүй орон байр хэрэгтэй. Гуравдугаарт үржих шаардлагатай тийм ээ. Энэ бол гахай дээр, хүн дээр, хулган дээр бүгдэн дээр нь адилхан. А хүн болоод ирэхэд дараагийн шаардлагууд ярддаг байхгүй. Гоо сайхны шаардлага, одоо хөгжим юм болсон, улам илүү болох. А тэгэд бурхан аваад юу хийхтэй? Бүх хамт юмыг бол би тэгж боддгийг би тийм уншижсэн шүү. Төгс төгөлдөр хийдэг юм аа. Нохойг төгс төгөлдөр хийж байгаа. Түсүүс тэр улам боловсралтай нохоо болно гэж байхгүй тийм ээ. Цэнтөг нэг зохиосон юу гэдэг штэ. Гахаа давраад гадаад гарахгүй нохоо давраад ном уншихгүй гэдэг. Тэгдэг даврах болцоогүйгээр очиад төгс хийсэн мэт байхгүй юу хөр мөхөр тийм ээ.
Хүнийг бол шууд дутуу хийчих. Хүн бол өөрөө нийгмийнхээ дунд явсараад өөрөө хүн болоод ингээд хэрвээ тэр хөгждөг юм бол дээшгээ институтсийг болдог ч юм ингээд хөгжөөл явна. Тэгэхээр хүн дээр дутуу хийсэн байдаг. Хүүхэд гараад тэр хүн болохын тулд 20 жил хэрэгтэй байдаг. Ямар амтан зулцгаа 20 жил тийж ижсэн юм бэ? Тийш. Тэгэхээр энэ бол өөрөө бас тийм нэг талаасаа төгс биш бүтээгдэхүүн гэж боддог. Ийм учраас бол тэр одоо хамтын амьдрал одоо тэрэн дээр нь одоо бурхны хэлсэн юм баг та. Ямар нэгэн эрдэмтэн зохиосон юм биш шүү дээ. Хайрлуулаад, дурлуулаад тийм ээ. Тэрийг бол одоо яруу найрагчднуудаа мөнгөний сэдвүүгээд бичээд тийм өргөөл энэ чинь бол ёо бурхны өгсөн юм гээд улам төгөлдөг шүү дээ дагаад зүйл гэж бодлоо. Гэхдээ ингээд хайр дурлагдсан баавар хэр дурламтгай юм бэ? Харин бүр завгуугаасаа болоод уншиж ингэж юм уншихаасаар байгаа. Өвчтөж хүмүүс л тийм. Та өөрийнхөө бичсэн Монголын түүхийн номыг хэр сайн бүтээл болсон гэж боддог? Би бол тэрийг бол их бахархдаг шүү дээ. Энэ бол сайн бүтээл болсон. Сайн бүтээл биштэл одоо нүүдэл судалчид 10 хэд орчуулчихсан шүү дээ жишээ нь. Нус төвтэй гэж 13 орчуулсан гэдэг баха. Гэхдээ эхний л байгаа хамгийн одоо орчуулж байсан юм зүгээр. Хамгийн гоё хэвлэл нь Польшийн хэвлэл байдаг шүү дээ. Нос төвлөө. Ингээд судар. Ингээд сударсан юмсан. Их мундаг хэвлэл. Тэр үед чинь одоо тиймгүй л шүү дээ. Өнөөдрийн яриа бол ямарваа нэгэн өгөөдөг байхгүй бүр нэг халуун сэтгэлийн өгөөхөн инээ дагуулсан, бодол дагуулсан их сайхан яриа болж байгаад их баярлж байна. Тэгэхээр Баавар бол ер нь их зөрүүд хүн үү? Ер нь юу шүү. Би тооцсон бардам зөрүүд зөвхөн өөрийнхөө байх гэн энэ сайн талч бийл бах, муу талч бийл бах тэ. Тэгээс таны саяны хэлсэн чанарууд гадны ертөнцид ийм байгаад гэртээ бол бас арай өөр үт юм байгаа зү одоо эхнэрийнхээ өмнө эмэгтэй хүний өмнө. Зүгээрээ би одоо агаагаар зодоод байдаг тэгээд Зодох биш гэхдээ байнг ингээд ийм нэг шалгуулгуудаа дараа суудаг тийм хүн биш шүү дээ. Манай агаа бол таны гэр бүлийн хүнийг бас орчин цагийн сэхэдэн эмэгтэй гэж мэднэ. Тэгэд гэр бүлийнхаа талаар одоо нэг би хувь дотгош нь хувийн харилцаар нь ч юм уу ухаж асууж байгаа юм биш л те. Ер нь хувь хүнийхэн талаар та нэг сайхан үг хэлээч. Үгүй яг одоо би нэг л одоо яг л зөв болсон анууд л гэж боддгийг. Хөө ямар сайхан үг. Хамгийн одоо юмны ч нэг оптимал гэж боддог шүү дээ. Аха. Би бол одоо бас сэрэж таруултал хүн шүү дээ. Байж болох юмны байж болох нь л одоо надад байж болох юмны хамгийн дээдлэл гэж боддгийг. Би нэрээ манай ихнээс ч гэсэн бас л гэж боддгийн бинлээ. билээ гэж. Уулууралдахад ухаарч хамт байлаа. Өрийн шууд ирэхэд ганганж хамт байлаа. Найр хайрын дунд уярч хамт байлаа. Нас насны хөлд улирч хамт байлаа. Чамдаан би хайргүй байхын аргагүй. Өвгдээд сэн нутаглуулахад уйлж хамт байлаа. Өлгийж их хоёр ирэхэд инээж хамт байлаа. Дэрэгдчин байгаа мөртлөө зүүдэлж хамт байлаа. Дээлийнхэн багангэрт багтаж хамт байлаа. Чамдаан би хайргүй байхын аргагүй. 20 дугаар зуунд Монголын түүхэнд соёлын давталгаа гэж зүйл гарч ирснээр Монголд бичиг үсэггүй хүмүүс одоо байха болсон гэдэг. Тэгэхээр энэ зуунд бид нарт эргээд тэр соёлын давталгаа шиг тийм соёлын бүх нийтийг хамарсан давталгаа хэрэгтэй биш байгаа даа гэсэн бодол төрдөг юм. Би энэ талаар бас их боддог, их олон бичсэндээ ер нь манай 20 дугаар зууны Монголын түүх бол асар том дэвшлийн зам болсон. Өөр үндэстнүүтэй харьцуулахад ийм том дэвшил хийсэн өөр үндэстэн бол ер нь ховор. Яг тэгэхээр 20 дугаар зуунд бид нэр шууд л 12 дугаар зуунаас л морьтойгоо давхиж орж ирсэн улсууд шүү дээ. Тийм ээ. Тэгээ өнөөдөр бидний одоо жишээ нь 10,000 хүнд оногдох оюутны доогоор дэлхийд 1-р орж байгаа байхгүй юу? Америкийн нэгдсэн улс 2-р орж байгаа тийм ээ. Маа чинь 590 оюутан ногдож байгаа байхгүй юу? Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт сая 300 мянган хүний чинь тийм ээ 13% нь оюутнууд байгаа байхгүй тийм ээ. Ийм олон оюутантай одоо хот байдаг ч юм уу ч юм уу. Тэгээ энэ болгоны чи бол одоо бидний үеийнхэн бидний их эцгийн үеийнхэн бол хийсэн. Одоо соёлжоод боловсрлоо зөвхөн
социалист орнуудад одоо сургалтанд 50 гаруй мянган хүн хамарсан байдгийг шүү дээ. Энийн 16 мянган дэд мэргэжил улсууд. Энэ чинь Монгол улсын нүүрсэрийг үнцээр нь өөрчилсөн. Одоо биднэрт бол энэ тоо бол хангалттай болсон 100% бичих хүсэх хүмүүс мэддэг. Одоо бид чанарын том өөрчлөлт хэрэгтэй байна. Хүн толгойтой болгоно эдийн засгч байгаад идэг. Тэгсэн мөртлөө энэ биржүүдээр гараад нэг брокерыг ташраад авах хүн ганцхан болтохгүй байгаа байхгүй юу үүнд. Монгол тулхтны 100 эрхэм. Та 100 жилийн 100 түүхт үйл явдал гэсэн байв уу? Бид нар энэ 100 жилийн тохиолдолд 3-4 ном гаргаж байгаа юм. За. National Geographic-тай хамтраад. Нэг нь 100 жилийн 100 үйл явдал гэж одоо энэ 100 жил дотор хамгийн онцгой үйл явдлуудыг цөмөргөнд хийгээд фото зургаар хинтээ цацралтай нийлээд ингээд хийсэн. Дараа нь одоо ингээд гарч байгаа 100 жилийн 100 хүн гэж. Одоо яг энэ нийгэмд хамгийн одоо онцгой содон үүрэг гүйцэтгэсэн юм 100 хүнийг хийж байгаа. Нөгөөх нь бол тэр альманак гэдэг одоо National Geographic улс төр гаргадаг. Монголын альманак хийж байгаа. Монгол 100 жилийн дотор болсон үйл явдлуудыг ингээд харуулсан юм. Ийм 3 ном, нэг нь гарцсан, хоёр нь одоо яг гарах гэж байна. Тэгээд National Geographic гэдэг чинь бол бас л том брэнд шүү дээ. Тэднэрт тоогдоод тэдний одоо бас тавьсан шаардлага стандартанд нь хийн гэдэг бол бас их хөдөлмөр шаардж байгаа гэдэлтэй. Тийм ээ. Одоо танай киногоор бол олон улсын фестивалд орж ийн гэсэн үг шүү дээ. Одоо нэг юу муутай нийлчихсэн. Одоо Universal юу гэдэг том компаниуд биш үү тийм ээ? Киноны. Тэднэртэй нийлсэн зохиол явуулна гэсэн үг л дээ. Одоо зүүрлүүлэх юм бол үзэж байгаа үзэгч хүмүүс ч гэсэн мэдэрч байгаа таны нийтлэл зохиолыг уншдаг хүмүүс ч мэдж байгаа ер нь их хошин шогийн мэдрэмж өндөртөө хүн юм уу гэж боддгийн. Тэгэхээр та нэг хариултанда хошин шогийн мэдрэмж бол 6 дахь мэдрэхүй гэж хариулсан юмс. Энэ талаар. Гэхдээ ер нь бол нэг хүнийч нэг 5 мэдрэхүйтэй ажиглахүйтэй гэдэг л данзанравжгийн дуу мууруулаад явдаг шүү дээ тийм. Тэгэхээр 6 дахь мэдрэхүй гэдэг нь ямар нэгэн тийм одоо яг барин 50 одоо баригдлагчуд юм үнэлтчүүд нэг тийм биш юм л та. Тэр авьяасаа хэлээд байгаа. Тэгэхээр хин нэг нь хошин шогийн мэдрэмжтэй гэж болно. Чин яруу найргийн мэдрэмж биш үү? Энэ мэдрэмж чи өөрөө цөөхөн хүнд байдаг бас нэг тийм сонин мэдрэмж шүү дээ. Одоо ингэсэн бидгийн манай дэлхий бол цэнхэр гаргаа гэж одоо 30-аад оны үед нэг яруу найрагч бичсэн байна. Сүүлд нь 61 онд Гагарин нисээд яг үнэхээр цэнхэр үүсэн байхгүй. Тэр зүгээр мэдрэмж байхгүй тийм ээ. Тэгээд чи яаж мэдсэй чи одоо бас нисчүүрээ тагсан юм өгөхөр нисээгүй гэдэг. Тэр чи өөрөө бас нэг тийм олдсон тийм сонин мэдрэмж байхгүй тийм. Хүн их сонин одоо юунууд биш. Тэгээд 6 дахь мэдрэхүйн юмуд тийм ээ. 6 дахь мэдрэхүй гэдэг нь бол зүгээр нэг ажаа хүнийг хэлээд байгаа юм бас бүх төрлийн л одоо тийм шууд барин 50 байхгүй тийм мэдрэмжүүдийг л хэлээд шүү дээ. Энэ мэдрэмжийг чинь бид нар авьяаслаа гэж ярьдаг баг тийм. Энэ хорвоод авьяасгүй хүн байхгүй ямар нэг юм даа авьяастай байгаа. Яг танад хүний хармаас уйлж чаддаг байгаа шүү дээ. Явахт мэддэхгүйгээр хийгээл эндээс хоёр хорвоогоор татаад гаргаад ирж идэх чи хэрвээ юм чадахгүй шүү дээ тийм. Магадгүй би твэг тоглохтой илүү ч байх байсан юм би мэдээгүй тэрүүгээр үзээгүй болохоор жоохон багтаа 25 ухсардаг л байсан. Хаяа нэг чихэнд сонсогдож идэг юм. Манайх хідэн үеэрээ элитч гэдэг юм уу. За тэр хүнч бүр их элит гаралтай хүндээ гэд. Тэгэхээр энэ монголчуудын хооронд монголчуудын бидний түүхийн одоо элит гэх ойлголт ер нь одоо яаж харагдах хэвтэй юм бэ? Зарим нэг нь тэгээ элит гэж юу байдгийг бид нар бүгдээрээ л хөдөнснөө жороод ирсэн одоо үе эмээгийн үеэс эхэлж гээд ярих жишээтэй. Энэ асуудалд та ямар бодлого явуулдаг юм? Элит нийгэмд бол элит заавал байдаг. Нийгмийн аваа явдаг, чирээ явдаг тийм ээ. Одоо гэгэрүүлдэг, ухамсарлуулдаг ийм хэсгүүд бол байдаг. Эсвэл одоо үйлдвэржүүлдэг тийм ээ. Одоо хаана Америкийг орчин үеийн Америкийг босгож ирсэн Рокфеллер хин тэргээл Карнеги энтергээл
том одоо баячуул байлаа шүү дээ. Морган тэр чинь Америкийн нийгмийг босгож ирсэн том үйлдвэржүүлсэн том элит муу юм байгаа шүү дээ. Тэгэхээр элит байдгүй гэж бол яриад яах вэ те. Ихэнх орнууд бол тийм улсуудаа элит гэдэг зүгээр манайд бол дарга очихоор элит гэж шал гачим ирээд идэв юм байна. Одоохон бид тэр нэг унгуурт явж байгаа юмнуудыг яаж яасан. Одоо нийгмийнхээ элитүүдийг тоолсон юу яасан тийм хүний яриа ном өнтер үзүүлж ирсэн. Тэгэхээр нийгэмдээ одоохон хамгийн их гэрэлгийгээ болж байгаа юм уу? Эсвэл нийгэм улсаа бодоход яста ойжуулдаг юм уу тийм үдэ аж ахуйжуулдаг юм уу? Тийм улсуудаа бол одоо манай нийгмийн элит нэгүндээ нийгмийн урагш нь чирж яваад хэм хэсэг гэж үздэг юм байлаа. Социологчид одоо юунууд нь ч бол ингээ үзэхдээ тухайн нийгэмд нэг 5 орчим хувь ч юм уу тийм хэсгүүд тэр нь бусдыг дагуулж явдаг. Хүн чинь ер нь өөрөө сүргийн хэмжээ шүү дээ. Анх ерөөсөө сүргээр бий болсон. Ингээд тэгээд одоо бидний үзээд байгаа одоо социолог одоо юу гэдэг нь нэг сүрэг талаас нь л үзэж байгаа шүү дээ тийм ээ. Ямар ч сайхан авьяас, сайхан ээж аав, сайхан сургууль хүнд заяагаад хүн цаг хугацаагаа олж төрөөгүй бол тэр одоо хамгийн хэцүү зүйл байдаг гинэ. Тэгэхээр та өөрийнхөө энэ цаг хугацаагаа онож төрсөн гэж боддгоо. Ёстой онож төрсөн би нийгмийн хамгийн сонирхолтой үед амьдарч байна шүү дээ тийм ээ. Тэгээд энэ бол өөрийнхөө хувь нэмрийг ч бас оруулсан тийм ээ. Энд үгүй нэцх зүгээр ердийн хөндлөнгөөс нь ажиллахад л одоо маш их тийм сонирхолтой үе шүү дээ. Юм болгон тэгээд бүх юм л дандаа сайхан байгаад байдаг бол ерөөсөө амьдрал гэдэг чинь өөрөө орших утга байгаа юм уу? Тийм шүү. Тантай ярилцж сухад анх удаа ингэж уулзч ярилцж байна л та. Тэгээд нийтлэлүүдийг ч уншихаар, зохиол бүтээлийг ч уншихаар таныг их хатуу ширүүн үгтэй юмд бол хэрийн сайхан үг хэлдэггүй тийм хүн юм болов гэж ийм бодол төрдгийн. Тэгээ уулзаад үзэхээр та их өөдрөх сэтгэлтэй, тийм гэрэл гэгээтэй юм ярьдаг. Эсвэргээрээ их тийм гэгээтэй юм сайхан хүн санагдлаа. Тэгтээ та их сонир хүн юм аа. Их хурал эднэрт байхад бол би их юм ярьж болдгоо хүн байх гэж боддог гэсэн. Хэг яг гэдэг болов гэж бод. Гэхдээ юу ч тийм хэрэгжилж байгаа үгнүүд л жаахан тийм донцлоготой болохоос ус миний бичиж байгаа юм бол дандаа тийм сайн сайхан ирээдүйн рүү харсан, ирээдүйд тухайн итгэсэн, ялангуяа залуу үедээ итгэсэн, эдгэртэй найзсан тийм ээ улс орныхоо хөгжил дэвшилд итгэсэн, үнэмшсэн, өнгөрсөн түүхээрээ бахархсан тийм ээ би тиймэрхүү хандлагатай хэрвээ тэр зүгээр харах юм бол зүгээр ганц хоёр үгнүүдээ салгах юм бол одоо бас хэцүү үгнүүд байдаг л да. Энэ манай ээж өөр хангаан харин тэл юм тентхийн улсуудын үг ер нь юм ширэн байдаг юм байлээ. Ер нь тэндээс ч нэг 72 дашин шогмог энэ гарсан одоо манай төлөвлөж хамаатнуудын ярьж байгаа энэ ч одоо бас хайхтар үг хэрэглэн шүү дээ. Ер нь ангоо хэрн хүнд ангоо зохион хоч зохион миний өгсөн хочийг авцсан ус зөндөө байдаг шүү дээ нууцтай шүү дээ. Мэдгүй. Хэр хочиндоо дуртай ах вэ? Тэдэж өөрөө дургүйтэй. Юу үлээ? Байгалийн гамшиг 9-13 Харвардын коммунист коммунист. 9-13 гэдэг чинь таны өгсөн юм. Би өгсөн юм. Магч бол овг байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг баахан гомбууд баахан одоо норж мурж байгаа шүү дээ. Тэгэхээр хооронд нь ялах гэдэл одоо ингээд ерөөсө шууд хожигод эхэлдэг. Одоо миний мэдхээс л шүд гамбалт гэж байна, уруул гамбалт гэж байна, халзан гамбалт гэж байна, өндөр гамбалт гэж байна. Мэдчих л байна дөө. Нөгөө олон гамбалтуудыг ялах гэдэг байхгүй юу? Тэгэхээр өөрийн чинь бүтээлүүдэд тусгаж байгаа энэ нэг далд хайр, их орнон хайрлах нэг далд хайр, далд зовнил энэ бүхний хатуугаар илэрхийлдэг бүхэн чинь бол би одоо хувь хүний хувьд бол таатай байдаг. Ингээд цаашдын хийх юм чинь мөн л энэ баабар байдгаар юм байна. Баабар өөрчлөгдөн гэдэг талаар бол миний ой тоонд ч ордог. Энэ байгаагаар нь байж байгаад энэ байгаагаар нь хийдэг бүх юмаа хийж байгаасай. Тэр бүхэн чинь үлстэй өдрөг яваасай гэж хүссэн өрөөмөр байна. Монголч бол том үндэстэй байгаа шүү дээ. Уул нөгөө дэлхийд нөгөө мөрөн үлдсэн болохтойгоо зэрэг. Би нэг Солонгост ярьсан байхгүй юу? Ингээд би одоо олон газар явлаа.
нэр нь үлдэх баатрын өсөөн дээр л одоо авчдгийг. Тэндэн дахиад монголчуудтай байлж байгаа одоо өгсөн улсуудынхаа дурсгал гэж байж байгаа нэг одоо бүхэл үе үеийнхний хамгийн сүүлд 2 дугаар даанд өгсөн улсуудынхаа дурсгал гэж ингээд байж байгаа. Тэгэл энэ тэнд л одоо л уучлал гуйж явах хэрэг болдгийг одоо Варшавд очиж Москвад очиж юм аа. Энэ чэйдүүдэрч байсан гэдэг тийм юм дурсгал байдаг шүү дээ. Эх орныхоо төлөө монголчуудтай байлдаж яваад өглөө гэлээ. Тэгж их уучлал гуйж явдгийн гэсэн чинь нөгөө солонгос чи ямар гоё юм бэ? Би тэгээд уучлалгаа явж явах юмсан гэдсэн шүү дээ. Баярлалаа би өөрийгөө бас их оронч үндэсний үзэлтэй гэж ойлгож байна. Гэхдээ энэ нь бол одоо зөвжээрээс усаагаажуулаад манай орон одоо сүнжөөн сүнхгүй төлөөгөөд буудаад харуул энийг бол хэлэхгүй шүү дээ. Эх орноо хайрлах, эх оронч байх гэдэг чинь маш өндөр ухамсар шаардна. Тэгжээж улс орондоо хүн артаа тусал нөхөөс ус савсганаа салчганаа тэгээд эх орноо харилж байгаа таарлсныхаа нүдийг тис цохиолгоо гэдэг ямар юмных эх орн бодол байх юм бэ? Ямар одоо юу байх юм бэ тийм учраас энэ эх оронч байна гэдэг бол өөрөө их өндөр ухамсартай байна. Юмыг бол бас дээрээс нь холоос харж чаддаг байна тий. Ирээдүй одоохон өнгөрсний зөв тодорхойлж чаддаг байна гэсэн үг болохоос биш. Тэгээд өвчтөе ирүүлнэ гэж итгэхгүй өвчгөлхийг бол хэлдэг юм биш л дээ. Хөрсдөлийн хэд төрсөн минь учиртай. Үлгийн зовлсон төрсөн нутагтан амьдрах гэж хүүгийн сэтгэлээр их орондон хайртай байсан гэж хойч үеэрэн амбардам хэлүүлэх гэсэн юм би. Хөрсдөлийн хэд төрсөн минь учиртай. Ямар ч байсан Ахмад хүний хувьд би баярлсны хаан хувьд Баабар гэдэг хүн жинхэнэ чандын чанд 7 дахь голон дээрээс Монголын тухай ярьдаг болохоор нь би сэтгэлэн илэрхийлж энэ нэвтрүүлгийн төгсгөлд Баабрыгаа нэг үнсий гэж бодож байна. Одоо их сайхан. За. Одоо дүүгээ үсэж байгаа би бас сонсохгүй. Аа.